За тэгэхээр хүний эрхийн үндэсний комиссийн стратегийн төлөвлөгөөний нэг ажил нь бол хүний эрхийн индексийг гаргах. Монгол улс дахь хүний эрх чөлөөний байдлын индексийг гаргах гэдгийг комиссийн хуралдаанаар шийдвэрлээд за энэ асуудал бол чухал юм байна гэж үзээд за комиссийн гишүүн хунан болоод яг энэ ажлыг ахлаад явж байгаа. Тэгэхээр иргэд улс төрч хүн болгоны нэг л асуудал байдаг. Монголд хүний эрх чөлөөний байдал ямар байна вэ? Тэр энэ дэр хинч хариулт өгч чадахгүй өнөөдрийг хүрч байгаа. За ингээд хариулт өгөхгөө тэгэхээр бид нар олон улсын байгууллагын гаргасан статистик эсвэл бол дотоодын одоо аль нэг байгууллагын гаргасан статистикийг дүгнэлтүүдийг үздэг. Гэхдээ энэ дүгнэлтүүд маань дандаа тодорхой нөгөө эрхийнхаа төрлөөр ингээд ангиллагдсан байдаг. Жишээлбэл Freedom House-аас бол зөвхөн одоо ардчлалын үнд зүйлүүд юм байна гэдэг. Гэтэл хил хязгааргүй одоо сэтгүүлч төрийн бас байгууллагаас зөвхөн хэвлэлийн эрх чөлөө. За гэтэл хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг байгууллагууд бол хүүхдийн эрх юм байна гэдэг ингээд. Тэр энэ бүгдийг нийлүүлээд Монгол улсад хүний эрх чөлөө юм байна гэхээр хэлэх боломжгүй болчиход байдаг. Яг тэр нөгөө аргачлал үзүүлэлтүүд нь өөрөөр болчиход байдаг. Тэр хүний эрхийн үндэсний комиссоос бид бүхэн яг энэ аргачлалуудыг нийлүүлээд Монгол улсын үндсэн хуулийн 2 дугаар бүлэгт заасан 18 эрх тус бүрээр хэрэгжилт нь ямар байна вэ гэдгийг жил болгон үнэлдэг байх нь бид нар хаашаа нөгөө хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа маань бодиттой үр дүнд хүрж ийн үгүй юу гэдгээ жил болгон хэмжиж үзэх гээд. Тэгэхээр энэ дээр бол 16-гийн 1-т хүн амьд явах эрхтэй гэж заасан. Гэтэл энэ эрх маань өнөөдөр баталгаатай хангаж чадж гин үгүй юу гэдэг дээр бид нар жил болгон одоо дүгнэлт хийх юм. За дээр нь хэвлэлийн эрх чөлөө ямар байна вэ гэдгийг 2024 онд ийм байсан байна, 25 онд ийм байна гэдээ харьцуулаад бид нар нэг ийм тоотой юм ярих гэдэг. За дээр нь хамгийн их асуудаг юм нь тий. За Монгол улсад одоо бүх хэрэг дээр цагдаа хорж байгаад асуудлыг шийдэд байна. Бүх хэрэг дээр баривчлаад байна гэдэг. Гэтэл энэ дээр бид нар хариулт өгөхэд бол бас ингээ хэмждэг байх хэвээр. Тэр нэг 18 эрхээ бүгдийг нь бүр дотор нь детальчлахаар бараг 80 гаруй эрх чөлөөний асуудлууд байгаа. Тэр энэ бүгдийг бид нар хэмжиж гаргаж тайлгнах хэрэгтэй. За энэ дээр таны хэлдгээр бол яаж итгэх вэ гэдэг асуудал. Тэгэхээр Монгол улсад энэ шүүхийн нөгөө индексийг гаргасан аргачлалууд байна. Дэлхийн улс орнуудад энэ хүний эрх чөлөөний тодорхой асуудлуудаар хараат бусаар яаж дүгнэлт гаргадаг юм асуудлууд байна. За энийг үндэсний статистикийн хороотой бид нар хамтраад яаж үнэнд нийцүүлэх үү гэдэг асуудал байна. Тэгэхээр энэ дээр мэдээж статистик үзүүлэлтүүд байна. Дараа нь кейс тохиолдлууд байна. Дараа нь салбарын мэрэгжилтэн экспертүүдтэй хийсэн ярилцлага байна. За дөрөвдүгüүрт нь бол бусад одоо иргэний нийгмийн байгууллагууд гэдэг юм олон нийтийн хөндлөнгийн байгууллагуудын дүгнэлтүүд байна. Энэ дөрвийг бид нар нэг хэмжигдэхүүнүүдээр хэмжээд дундаж үнэлгээгээр жишээлбэл хүний амьд явах эрх ийм байна гэж ингэж гаргаж ирэхийг олон улсын аргачлалын дагуу хийхийг оролдож байгаа. Тэгэхээр бүх эрх чөлөөн дээр ингэж гарна. За жишээлбэл бид нар аваад үзэл л дээ. Жишээлбэл Монгол улсад жилд хүний санаатай алах гэмтэргийн улмаас жилд 200 орчим хүн ахарч байна. Зам тээврийн ослоор нэг 600-аас нэг 1000 орчим хүн ингээд хохирчиж байна. За болгоомжгүй гэдэг юм уу одоо янз бүрийн одоо эндидлэр ингээд хэдэн хүн хохирч байна. За энэ зүйлүүдийн одоо дундаж үзүүлэлтүүд гэдэг юм уу те ингээд аваад үзэхээр яг амьд явах эрх чөлөөний асуудал яг бодиттойгоор хэр байна вэ гэд ингээд үзэхээр нөгөө шаардлагагүй үхлийн тоо, нас баралтын тоо хэр байна уу гэд ингээд үзэхээр бас л эрсдэлтэй тоо гарч байна. За тэрэн шиг өөр одоо асуудлууд те тэр цагдаа оройны асуудал, хүний хувийн нууцтай байх асуудал, одоо сурч боловсрохын асуудал. Жишээлбэл бид нөр сурч боловсрохын асуудал дээр жишээлбэл Монгол улсын хэмжээнд өдөөс хойш гэдэг 2 хүн ээлжээр хичээлж байгаа хэдэн сургууль байна вэ гэдээ аваад үзэхэд энэ баг нэлээд одоо ийм сэтгэл эмзэглүүлэн тоо гарна. Бүгд 3 ээлжтэй, 4 ээлжтэй. Энд чинь өөрөө нөө сурч боловсрох эрх яг хангагдаж чадж гин үгүй юу гэдэг. Тэгэхээр ийм үзүүлэлтүүдээр ингээд авчихсан. Имлэгийн тусламж үйлчилгээний асуудлыг бид нар авчихсан тий. Одоо хавдраар хичнээн хүн өвчлөж байна. Хэдэн эмчлэгдэж чадж байна. Хэдэн нас барж байна. Хэдэн яг бодиттой имлэгийн тусламж үйлчилгээг одоо хүн сурталхүйгээр авч чадж чинь ч гэдэм үү. Тэгэхээр ийм яг нөгөө бүр эрх болгон дээр энэ үзүүлэлтүүдийг нэгдсэн нэг аргаар хэмжиж гаргаж ирж тайлгнахыг л зорж байгаа. Энийг хүний эрхийн индекс гэж яриад.